Манай шүүхтэр одоо шинэ хууль байгуулалтантай холбогдуулаад 4 шүүх үйл ажиллагаа явуулж байгаа. За сум нүндийн 27 дугаар шүүх буюу анхан шатны шүүх. За захиргааны иргэн 18 дугаар шүүх. За эрүүгийн иргэн давз залцчны 8 дугаар шүүх. Иргэний иргэн давз залцчны 8 дугаар шүүх гэдэг. Энэ 4 шүүх бол үндсэндээ бол шинэ хуулийн дагуу байгуулагдаад үйл ажиллагаа бол явуулж байгаа. За энэ шүүх хурдааныг бол анх одоо тухайн үед бас шүүхийн хууль шинжлэхдгээс өмнө бол энэ төсөл маань бол явагдаж исэн. Нээлттэй нэгэн форумын үр дүн нь бол шүүх хурдааны цагтаа эхлэх, шүүх хурдааны хойшсон үндэслэл нь ямар үндэслэлээ тодорхой юу, тодорхой бос уу гэдг нь бол гарч исэн. За одоо бол хоёр дахь төсөл маань бол шүүхийн үйл ажиллагааг бас илүү тод нээлттэй. За ер нь шүүх хуралдаан ер нь хэрхэн одоо хууль журмынхаа дагуу явагддгийг тэр талаас тодорхой мэдээллийг судлаад за шүүх хуралдаан хуулийнхаа хугацаанд эхэлж гин үү? За мөн одоо энэ шүүх хуралдаан ямар үндэслэлээр яг хойшлоод байна? Шүүхээс хамаарч, шүүгчээс хамаарат байна уу? Эсвэл хэргийн бусад оролцоос хамаарат байна уу гэсэн шалтгаан нөхцөлийг бол бас судалж гаргадагаараа бол бас илүү ач холбогдолтой. Энэ шүүхийн ажиглалт хоёр туслыг 14 оны 12 сарын 2-ноос эхлээд 15 оны 1 сарын 16 хүртэл одоо шүүх эрүүгийн шүүх хуралдаанд 40 орчим эрүүгийн шүүх хуралдаанд Төвсгөл аймагт ажиглагчаар оролцсон. 4 хүнтэй багийг нээлттэй нэгэн форум дээр авчиж одоо хууль зүйн тодорхой хэмжээний мэдлэгээр бүтэн 5 өдрийн турш одоо цэнэглэж ингээд тодорхой асуулт асуумжинд одоо хариулж тэр нь болохоор бид бүхэн эрүүгийн шүүх хуралдаанд Төвсгөл аймагт оролцохдоо бас хин хинээсээ хараат бусаар өөрсдийнхөө одоо үнэлэмжээр ингэж тэр асуулганд хариулах ийм зорилготой явагдсан. Асуулга бол өөрөө тэр одоо шүүхийн ил тод нээлттэй байдлыг хангах иргэдэд одоо хорих ёстой тэр төрийн үйлчилгээ тэр тусмаа шүүх засаглалын үйл ажиллагаа ямар байх вэ гэдгийг тодруулах үүднээс 127 үндсэн асуулттай. За 127 үндсэн асуултыг одоо илүү тодтогох, нарийсгах ийм зорилготой мөн 160 гаруй ийм дагалдах асуулттай. За энэ олон одоо асуулгуудад бид нар ингэж хариулж байна гэдэг бол ер нь одоо цаад утгаараа яг жинхэнэ анхан шатны шүүх дээр үйл ажиллагаа ямар байна вэ гэдгийг мэдээллийг бид нар цуглуулж өгч чадсан гэсэн ийм ойлголттой байна. Үүнийг цааш нь ингээд бүр байнгын тийм одоо зөв шудраг шүүх хурал явагдах, үнэн зөв одоо тийм шүүхийн талсан шийдвэрлэх тогтоол гарах тийм ээ. Мөн одоо яллагдагч болон одоо хохирогч талдаа ч юм уу хэн нэгэнд нь илүү үйлчлэх ч юм уу гэх мэт одоо энэ буруу зөрүүтэй ойлголтууд бол ер нь гарахгүй байх үндэс нь шүүхийн ажиглагч юм болов уу гэж би бол хуулийн зүгээс бол харсан. Тийм учраас мөн иргэдийн төлөөллөөс гадна давхар энэ шүүхийн ажиглагч гээд аль ч талын эрх ашгийг хамгаалахгүйгээр зөвхөн бие даасан хараат бус байдалтай ингэ байж ах ёстой болов уу гэж би бас бодсон. Төсөл хэрэгжсэний үр дүнд гэдэг юм бол одоо нөгөө иргэдэд заавал байх ёстой мэдээллүүд, ил тод самбарт одоо байх ёстой мэдээллүүд гэдэг юм. Тэд нар бол мэдээж юу авахгүйсэн, шүүхтэр байхгүйсэн, тэд нар гарсан. Нөгөө талаасаа бол одоо шүүхийн нээлттэй танхим. Энэ талаар бол манай иргэдэд ямар ч мэдээлэл байхгүйсэн. Өөрөөр хэлэх юм бол бид нар ингээд нээлттэй танхим байх ёстой. Ингээд бэдгийм байна. Одоо ингээд шүүх хурал явж байхад гаднаас нь ингээд суугаад ингээд ажиглалт юм байна гэхээр хүмүүс гайхаж жишээтэй. Нөгөө талаасаа яг Хүсгэл аймгийн шүүхтэр бол нөгөө нээлттэй танхим маань шүүгч нарын тусгай суудаг өрөөнд ингээд сүвнэр байдалтай нэг дэлгэц тавьсан байх жишээтэй. Тэгэхээр энэ нээлттэй танхим гэдэг маань ерөнхийдөө бол Хүсгэл аймагт ажиллаагүй байсан. Энэ төсөл маань хэрэгжснээр бас нээлттэй танхим ажиллаж эхэлж байна. Тэгээд иргэдэд одоо хамгийн хуулийн одоо анхан шатны мэдлэг өгөх заавал мэдж явах хэрэгтэй одоо хохирогчд ч гэдэг юм уу тэр өстой мэдээллүүд нь одоо самар тавигдсан гэдэг юм ийм хөө акцууд бол бас өөрчлөлт гарсан. Дээр нь энэ хоёр дахь төсөл хэрэгжснээр бол өмнө нь бол шүүхийн тухай хууль өөрчлөлт ороогүй байхад бол хэрэгжиж ийсэн. Одоо энэ хууль бол шүүхийн тухай багц хууль шинжлэгдээд батлагдсан. За ил тод нээлттэй одоо болж байгаа хүрээнд одоо энэ ажиглах төсөл явагдсанаар бол илүү бас ач холбогдолтой үр дүнтэй болсон байгаа.